Би 3 охинтой. Ийм учраас дүүнрээ хүүхдүүдээ цахим орчны гадуурхалт, үе тэнгийн дээрлэлт бүү өртөөсэй гэж аав хүний хувьд санаа зовж байна. Ийм учраас би 80-д нэгдэж байгаамаа. Нэгний гомдоох зүйл битгий хийгээрэй. Хүүхэд та зөвийн төлөөлөл, нөлөөлөгч, урайлagч байж чадна. Боловсрол шинжилгээ ухааны яамнаас гаргасан 2022 оны судалгаагаар нийт ерөнхий боловсролын сурагчдын 20-оос доошгүй хувь нь үе тэнгийн дээрлэлтэд өртдөг гэсэн судалгаа гарсан байна. Ийм учраас таны ойр дотны хэн нэгэн эдгээр үе тэнгийн дээрлэлтэнд өртөж байгаа бол тэдгээр хүүхдүүдтэй ярилцах, зөвлөлдөх, багш эсвэл нийгмийн ажилтнаа хэлхийг та бүхэн зөвлөж байна. Харин эцэг эхчүүд та бүхэн үзэж байгаа бол хүүхдүүдтэйгээ үргэлж ярилцаж дотны найз нь байгаасай гэж та бүхэндээ зөвлөмөр байна. Хүүхэд бүхэн өөр оршинд өсдөг. Энэ бол ялгарлан гадуурх шалтгаан биш шүү. Хүн бүр өөр ингэсэн амьдралаар амьдарч өөрсдөө төвхийг бүтээцгээдэг. Нэг нэгээ бити дээрлэхээрэй. Анги хамт олноороо дээрлэлтийг үл твчээрэй. Дээрлэл дэлгэрэх ёсгүй.